Оройн үзэгчдээ бид энэ удаагийн сэдвийн таймыг төрийн өмчит компаниудын эргэн тойрон сэдвээр эхлүүлж байна. За хувийн эмчлийн компаниудын ард талд захирлууд бий. Тэд ашиг гаргаж ажиллах хууль бол дампуурна. Харин бат артай төрийн өмчийн компаниуд тэд ашиггүй ажилласан ч дампуурна гэх айдасгүй. Учир нь төрөөс татаас аваад аргалчихна. За ийм л энгийнээр төрийн өмчийн компаниуд ажиллаж байгаа юм а. Үр дүнд нь төрийн өмчит компани алдагдал тэрбумаар тоологдож байна. За төрийн өмчийн 67 компаниас эдгээр 18 компани өнгөрсөн жил нэгж төгрөгийн цэвэр ашиг гаргаж чадаагүй. Эсвэргээрээ алдагдалд орсон. За тухайлах юм бол төрийн орон сууцны корпорац компани Монгол улсын хүн амыг хямд өртөгтэй чанартай орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий энэ газар нь нийтдээ 53 хүн ажилладаг. Харин энэ байгууллагын өнгөрсөн жилийн орлого нь 4 тэрбум 448 сая төгрөг. Харин зардал нь 21 тэрбум 736 сая төгрөг. За үүний дараа хөгжлийн баг орж байна. За төрийн хідэн томчууд тонхыг нь тонож ар өрийн хаалгаар авсан зээлээс эргэж төлөөгүй энэ банкны алдагдал өнгөрсөн жил 12 тэрбум төгрөг болжээ. За гэтэл авалгын хэмжээ нь 1.2 их найд төгрөгт хүрээд байна. За ингээд тавталгай дулааны цахилгаан станц, аззаа нэгтгэл төрийн өмчит компаниуд шил дараалал оржээ. Өөрөөр хэлэх юм бол төрийн мэдлийн банк, санхүү, эрчим хүч, аялал жуулчлал гээд алдагдaltaгүй ажиллаагүй салбар энд алга. За гэхдээ эдгээр 18 компани дундаас хизээч ашиг олж байгаагүй 7 компани нь. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн 10 жилд ганц удаач нар харж байсан удаа байгаагүй. За тухайлах юм бол төрийн өмчийн оролцоотой Авт Импекс компани үүний 51%-ыг төр эзэмшдэг. За автсэлбэг автомашины засвар үйлчилгээ явуулдаг энэ компани 8 жилийн өмнө ховчлогдсон. За гэвч хувьд аваад ч энэ компанийг ажилуулж дөнгөсөггүй. 2018 оноос хойш энэ компани тасралтгүй 7 жил алдагдал хүлээж жилийн жилд энэ мөнгө нь нэмэгдсээр иржээ. 2018 онд 92.3 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнөөдөр энэ мөнгө нь 2.5 дахин нэмэгдэж 216.3 сая төгрөг болжээ. За ингээд өнгөрсөн 7 жилийн хугацаанд хүлээсэн алдагдал нь 2.5 тэрбум төгрөг болж өссөн байна. За мөн 70 цаадгад дулааны станц, төрийн өмчийн орон сууцны корпорац, за эгийн гол усан цахилгаан станц, мөн 5 толгой дулааны станц гээд за эдгээр цаасан дээрх компаниуд өдийг хүртэл төсвөөс ажилтнуудынхаа цалин авсан ч мөндийж боссонгүй. За гэтэл ашиггүй ажилдаг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд эрчим хүчний салбараас хайлж спортын салбар руу хүртэл ороод байна. За үүний нэг нь үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв. 2015 оноос хойш ачигтай ажилласан түүхийг эндээс хайгаад болсонгүй. Одоогоос 3 жилийн өмнө спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, буян тухай спортын ордныг за үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв болгох шийдвэрийг засгийн газар гаргаж байсан. За ингэснээр чиг үүргийн давхардал арилж менежмент нь сайжирна гэж тухайн үед ярьж байсан. За хэдий засгийн газар хэмнэлт хийх гэж оролдон 3 байгууллагыг нэгтгэсэн ч өнөөх шийдвэр нь үр дүнд хүрсэнгүй. Ашигын төлөө гэж байгуулсан энэ төсвийн алдсан мөнгийг тооцвол за 7.4 тэрбум төгрөгт хүрээд байна. За өнгөрсөн жил 1.9 тэрбум төгрөгийг олсон хэрн за эргээд гаргасан зардал нь 3.1 тэрбум төгрөгт хүрсэн. Ингээд цэвэр ашиг битгий хэл алдагдал нь хасахтай гарсан энэ төв орлогоо давсан 1.2 тэрбум төгрөгийн зарлагыг гаргажээ. Угтаа бол энэ төвийн өмчийн үнэлгээ 45.5 тэрбум төгрөг. Ийм үнэлгээтэй энэ объектыг ашиглаж орлого олох боломж үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд байгаа боловч хөрөнгөө эргэлтэд оруулж ашиглах тал дээр хойр гандаж байна. За үүний дараа Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв төрийн өмчит үйлдвэрийн газар. Энэ газрын чиг үүрэг бол за богдхан уулын дархан цаазад газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг чиг үүрэгтэй. За энэ төрийн өмчит үйлдвэрийн газар ашиг олох боломж байгаагүй л байгаа. За гэтэл төрийн эзэмшлийн 100% гэгддэг энэ газар 2024 онд 790 сая төгрөгийн ашигтай ажиллаж 911 сая төгрөгийн зарлага гаргажээ. Ингээд 121 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. За нэг үгээр Монголд өмчийнхөө өрөгөөжийг хүртэж чаддаггүй ганц субъект байгаа нь Монголын төр өөрөө болчиход байна. Төрөөс таснаа сайжирч төртөө буцаа
хугацаанд нийлсэн нь мууддгийг олон жишээ баталж байна. За одоогоос 10 жилийн өмнө нэр бүхий 19 компаниг хувьчлах тухай тогтоолыг баталсан билээ. За үүний эхлэл нь Монгол шуудан компани болсон. 2015 онд Монгол шуудан компани төрийн эзэмшлийн 34%-ийг олон нийтэд нээлттэй зарж хувьчилсны дараа тус компани ашигтай ажиллаж эхэлсэн. За тухайлах юм бол хувьчлах үедээ 10 тэрбум төгрөгийн борлуулалттай 90 сая төгрөгийн цэвэр ашигтай байсан бол за хувьчлагдсанаас хойш 3 жилийн дотор борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлж за цэвэр ашигаа 10 дахин өсөжээ. Одоогийн байдлаар 3300 аж ахуйн нэгж за хувь хүн тус компани хувьцааг эзэмшиж байгаа юм. Ингээд 9 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдээ 2.8 тэрбум төгрөгийн ногдол ашигыг олгоод байгаа юм а. За мөн л төрийн хамаарлаас багш болов ангижирсан Монголын хөрөнгийн биржийг энд дурдж олно. Монгол шуудан компани адилаар 2022 онд нийт хувьцааныхаа 34%-ийг олон нийтэд нээлттэй санал болгож хувьцаат компани хэлбэрт шилжсэн. 2022 он хүртэл буюу за хувьчлагдахаас өмнө алдагдaltaй ажиллаж байсан Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани хэлбэрт шилжсэн үеэс эхлэн ашигтай ажиллах болжээ. Өнгөрсөн онд гэхэд 34 тэрбумын ашиг болсон байна. За үүнээс гадна Багнуур, Шивэ овоо, Оргил аршаан сувлал, хөтлийн цемент жохон үйлдвэр, за мөн кино урлагийн дээд сургууль тэргүүтээ 15 компаниг хувьчилж байсан нь сүүлийн 10 жилд төр өмчөө хувьчилсан том тохиолдол болсон юм а. За үр дүнг нь одоо дүгнэхэд хувьд очсноор нь онсон нь илт. За үүн дээр төрийн мэдээлэлд буцаад очсон хөтлийн цемент жохон үйлдвэрийн жишээг төр хамгийн муу менежментийн баталгаа болсон гэдгээр нь онцолж болно. Эрдэс Монгол нэгдлийн харьяанд байдаг цемент шохоо компаниг төр хувийн хвшилтэйгээ булаацалсан түүхтэй. 2016 онд хувьчлагдсан энэ компаниг төр гинтэл буцаан авахар болсон. Өөрөөр хэлэх юм бол энэ үйлдвэрийн хөгжилд төр дэм биш дүнг болчиход байна. 2022 онд цемент шохоог төр өөр дээрээ авсны дараахан 350 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан тус үйлдвэр 2023 онд 250 мянган тонн, харин өнгөрсөн жил чүвэ 220 мянган тонн цемент үйлдвэрлэжээ. За төр авсан анхны жилийн ашиг нь 11 тэрбум төгрөг байсан ч 2024 онд энэ ашигынхаа 1%-ийг нь олж чадхаа болжээ. Өнгөрсөн жил гэхэд ердөө 19.8 сая төгрөгийг л олсон байгаа юм. Төрөөс ангиж ирсэн нь сайжирч эргээд төртөө сүлбэлдсэн нь урууддаг энэ мэд жишээ боддоор харуулж байгаа юм а. За энд мөн л Эрдэнэт медикал эмнэлгийг дурдж олно. За Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа эмнэлэг 2016 онд ашиглалтад орсон. За улсын өрөнгөөр баригдсан хэрнээ хувийн хвшил бүртгэлтэй энэ эмнэлгийг 2022 онд төр буцаа авсан байдаг. За ингээд төр авсан энэ Эрдэнэт медикал төрийн өмчит үйлдвэрийн газар эмнэлгийн алдагдал ганцхан жилийн дотор 6 дахин дагуулж 2023 онд 2.8 тэрбум байсан алдагдлын мөнгөн дүн өнөөдөр 14.8 тэрбум төгрөгт хүрчээд байна. За төр хувьчлах үйл ажиллагааг явуулдаг. За гэхдээ нэр төдийхнөр Монголын цахилгаан холбоог хувьчлан гэсэн эцсийн дүндээ төр өөрөө 94.7%-ийг авчулсан. Төрийн банкч ялгаагүй 94.29 нь төрийн мэдлэх хэвээр үлдсэн юм а. За ийм нэр төдий хувьчлал үр дүнд хүрэхгүй гэлээ. Энэ төрийн өмчтэй байх юм уу юм уу гэдэг бодлого гарга. Яагаад төрийн өмчтэй байх ёстой юм бэ? Тэр бодлогоо гаргах гэж байгаа байхгүй. Тэгээд тэр бодлогоо гаргачаад тэрийг байн гарч үзэж байгаа байхгүй. Тэр чинь нөхцөл байдлаас болгоо тэр бодлогоч бас наашаас болно шүү дээ. Тэр бодлого нэгдүгээр гарга. Хоёрдугаар төвлөрийн ховчтой холбогдуулаад хахад ховчлохын бодлого гаргах хэрэгтэй байхгүй. Сая энэ баяраа үзүүлж юм тийм ээ. Баахан жагсаалт. Энэ үл жагсаалт байхгүй. Жагсаалт юм бодлого байх хэрэгтэй байхгүй. Жагсаалтаар эднэтийг өвчлөө гэж байна. Одоо тэр ерөнхий сайд хэлж байна. 5-7 одоо энэ юунаас цагаан сарын өмнө нийтийн компани болгож байна. Тэгэхээр нийтийн компани болчихлоор бүгд нэг сайжрах юм шиг одоо хүн болгон сүүлийн үед их явж байна л да. Тэгэхээр нийтийн компани сайн байна уу гэж худлаа. Одоо шинэ юу бизнес нийтийн компани болголоо. Нөгөө төрийнхөө банкыг 5% нь овчлаад энэ одоо паблик компани маань ихтэй нэг юм болсон тийм ээ. Орны ир болсон та тэр бол. Тэр ховчлоо орны ир хийж болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол хийгээд хэрэггүй гэж байгаа юм байхгүй. Одоо 5% бол орон нэрийн төдий. Орон нэрээр гарахгүй тэр чинь ерөөсөө өөрчлөлт гарахгүй. Хэдхэн хоногийн өмнө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт МЯАТ Төрийн банк дулааны цахилгаан станц 3 зэрэг төрийн өмчит компаниудын 10-аас 51 хүртэлх хувийг хувьчлах бодлогын баримт бичгийг улсын хурлд өргөн барина гэдгийг мэдгцээ. За гэхдээ энэ намрын чуулганы хугацаанд багтаана гэсэн юм. За гэхдээ энэ хувьчлал бас л маргаан дагуулгаар байна. За Алтан уянгийн засгийн газрын үед хувьчлана гэж ярьж байсан МЯАТ компанийг хувьчлах асуудал занарчдын
засгийн газрын үед ч ахин сөхөгдөж байна. За Мят компани өнгөрсөн жилийн орлого 1 их 80 төгрөгт хүрсэн. Жилдээ 1 их 80-аар хэмжигдэх орлого олдог ийм компани үнэлгээ бага биш ах нь ойлгомжтой. Харин манай улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 12 их 80 төгрөгт хүрсэн. За иймд Мят компаниг ховчлон гэвэл манай улсын хөрөнгөний зах зээлийн багтаамж хүрэх хэсэг нь эргэлзээтэй гэдгийг ч судлаачид санууллаа. Мят гэдэг компаниг бид нэр хөвчлөхийн тулд хамгийн их нь бид одоо нөгөө зах зээлийн багтаамжд өгөхгүй байна. Ердөөсөө бид нар 1.8 их 80 төгрөгийн багтаамжтай гэдэг тооцоог манай одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дотооддоо хийсэн судалгаа байна. Гэтэл өөрөө Мят компаниг хөвчлөхөж ойролцоогоор 10 их 80 төгрөгийг бид нэр зах зээл рүү оруулах хэрэгтэй болоод байна шүү дээ. Зөвхөн 10% нь хөвчлөхөд буюу энэ дээр бид нар зөвхөн Монголын зах зээл биш бид нар олон улсын зах зээлийн одоо тоглогчдыг тэр одоо хвчлэл татаж оролцуулах шаардлагатай. Гэтэл Мят компани одоо нөгөө хвчлэн гэдэг чинь өөрөө процессын үед ч гэсэн тийм амархан ойлголт биш. Мят компаниг үнэлгээс эхлээд одоо нөгөө тухайн компанид хөрөнгө оруулах сонирхолтой тэр хөрөнгө оруулагчдыг олж авчрах. За тэгээд цаашдаа тэр компаниг нь одоо нөгөө яг Монголын яг үндэ Мят гэдэг компани төрийн өмчийн оролцоотой. Тэгээд дээрэс нь яг юм бүтцийн хувьд тийм жижигхэн биш Монголд ийм стратегийн шинжтэй компани байгаа тохиолдолд бид нар тэрийг олон талаас нь харж яаж өвчлөл хамгийн оновчтой вэ гэдэг чиглэлээр нь илүү судлаад судалгаатай тэр одоо нэг юмнуудыг хийх шаардлагатай гэх юм уу? Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлээл нэг 14 компаниг хөрөнгөний биржээр дамжуулж олон нийтийн одоо тодорхой хувийг нь хөвчлөнө гэдэг шийдвэр гарсан юм. За тэрний дагуу жишээл Монголын хөрөнгөний биржийн 34%-ийг олон нийтэд харилцсан. Төрийн банкны 5%-ийг нь харилцсан. За ингээд нэг юм цөөхөн хэдэн компани гараад тэгээд энэ үйл явц. Тэгээд хойноос нь бол Хөдөө аж ахуйн бирж, Мят энэ төр компаниуд байгаа байхгүй юу? Тэгээд тэр их шийдвэр хэрэгжихгүй зогссон. Тэгээд ингээд хагц туу хэрэгжсэн. Жишээлбэл юун дээр бол төрийн банкыг бол 20 хүртэл хувийг нь олон нийтэд гаргана гэсэн. Тэгээ 5% гаргаад зогссон. Тэгээ 5% дээр нь олон мянган жижиг хувьцаа эзэмшигч орсон. Тэр хүмүүсийн эрхэн зөрчигдөд 95%-ийг нь нөгөө л төр яг л урдын адилаараа хийгээд эзэмшдгээрээ эзэмшээд шийдвэрээ гаргаа явж байгаа. Тэнд засаглалын ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгэхээр тэр өмнө нь гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр уул нь саний өөр чи хэлж байгаа тэр компаниудын дээрс өмнө гарсан шийдвэрүүд дээр ч бүгдээрээ байж байгаа. Замнаш засгийн газар төрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд өмч хөвчлөлийг эхлүүлэхээр эх 5 жилийн төлөвлөгөөндөө тусгаад байна. Гэхдээ төрийн өмчит компаниудад бодлогын зангилаа байхгүй цагт энэ ажлыг хийж чадахгүй гэдгийг ч эргэлзээтэй. За төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж хэрэгжүүлэгч агентлаг төрийн өмчийг тоолдог газар л болцоод байна. За учир нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдийн гэж хэлж болохоор хорь хөрөхгүй төрийн өмчийн компани л бий. За тухайлах юм бол Аззаа нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани. За бараг л тал нь алдагдaltaй ажилласан энэ компаниудыг ховчлон гэтэл за нэгдсэн нэг бодлогод хүрч чадахгүй байгаа гэдгээ хэлж байлаа. Одоо 22 онд жишээлбэл үндсэн чиглэл батлуулсан шүү дээ манай хайпо гэж. Тэгтэл сангийн ямар болоод батлуулсан байхгүй. Тэр чинь төрийн бодлого зохицуулалтын газар гээд 9 өний бүрэлдэхүүнтэй хурлаар орж иж тэгээд засаг руу явж шийдэх ёстой. Тэгээ одоо нэг гарсан шийдвэрийнх нь алдаатай буюу учир дутагдaltaй шийдвэрийг хэрэгжүүлэх гэж яг бидүүл үндсэндээ аргаа барж байна. Яг үнсүүлдэг нэг хэлэхэд бол одоо жишээл 20 адзаа хөвчлөн айпо хийх гаргацсан. Нөгөө айпо хийх 20 адзаа чинь тэр айпо хийх хөрөнгийн бирж санхүүгийн зохицуулах хорооны журмын бусыг авахгүй байхгүй. Тэгэхээр тэрийг давуулахын тулд биднээс яаж чинь 20 адзаг нэгтгэе. Тэгэхээр нэгтгэл болгоод ингээ явуултал нөгөө яам нь нэгтгэхгүй. Ингээл бодлогын нэг ийм чөлтөлтөөс болоод энэ үйл ажиллагаанууд чинь бас нийгэмд буруу зур харагдаад ийм мод байгаа юм. Тэгэхээр ер нь цаашлаа бол хууль эрх шинжилгээ маш хурдан хийхгүй бол явахд улам л хэцүү болж байна. Өнөөдөр төр өөрийн нэр дээрээ 120.3 их 80 төгрөгийн хөрөнгөтэй. За төрийн өмчийн байгууллага 97.9 их 80 төгрөг, харин орон нутгийн өмчөд 27.4 их 80 төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байгаа юм а. За нийтдээ 100 их 80 төгрөгөөр үнэлэгдэх төрийн өмчийн хөрөнгийг үндсэндээ 9 хуваачсан. За цахилгаан станц түгээх сүлжээ нь эрчим хүчний яамн дээр. Харин Монголын хөрөнгийн бирж зэрэг 5 компани сангийн яамны мэдэл гээд тал тийш нь хойролцсон. Өөрөөр хэлэх юм бол бодлого гаргах ёстой яамдууд нь төрийн өмчийн компаниудын асуудлыг шийднэгээд таслаад авчихсан. За ийм нөхцөлд төрийн өмч эзэнгүүдэж байгаа юм а. Энэ төрийн өмчий чи яг эзэн хэмбэ гэдэг нь тодорхойгүй. Нэгэсэндээ одоо тэр байрыг одоо эмчин одоо орон нутгийн одоо магадгүй аймагт байгаа нэг байр байлаа гэхэд тэр нь аймгийн өмч юм уу? Хэний өмч?
Жишээ нь өмчийн эрхийг нь хэн хэрэгжүүлэх юм? Жишээ нь одоо манай улсад төрийн өмчийн олон байгууллага байна. Гэтэл яг өмчийн эзэн нь засгийн газар гэд байдаг. Тэгээ засгийн газар хувьцаа эзэмшигч тэр өмчийн эзнийг нь хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тогтоодог. За зарим одоо энэ газрын хэвлэлийн баялаг за бусад өмчүүдийг одоо их хурл өмчийн эзэн. Тэгэхээр ерөөсөө бид нэр эхлээд энэ өмчийн эзнийг тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас нийтийн өмчийн хуулийг барьсан шүү дээ. Одоо энэ хил зэвсгийг дэмжсэн. Нийтийн өмч буюу энэ өмчийн эзэнг тодорхой болгож иж энэ төрийн өмчийг эргэлтэнд оруулах, үр ашгийг сайжруулах зорилгоор энэ ажлууд хийх хэрэгтэй. Тийм учраас энэ өмчийн хууль дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль гэдэг хоёр хуулийн анхны хэлцүүлгийг одоо хийх билээ. Аллагдлын ажилтдаг олон төрийн өмчит компаниудтай ижил хэмжээтэй хувийн компаниуд бий. Илүү бага зардлаар өндөр өгөөчтэй ажилтдаг тэдний гол нууц бол хараат бус. За бизнесийн зарчмаар ажилтагт байдаг. За төрийн өмчийн компаниудын нэг болох 5 толгой төмөр зам компани 1000 орчим ажилтнтай байхад за яг үүнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшил 280 ажилтнтай. За гэхдээ хувийн хвшил илүү ашигтай ажилтдаг тухай тэнд томилогдсон бүрэн эрхт төлөөлөх хэлж байсан юм а. За энэ бол төр хувийн хвшлийн хамгийн том ялгаа. Ганцхан төмөр замын жишээнээс үнийг харж болох юм а. Эрдэс 5 толгой компани 17 жил гацсан 5 толгой гашуун сухад хүртэлх 240 км үргэлжлэх төмөр зам одоо хэрн ашиглалтад ороогүй. За гэтэл хувийн хвшил өөрийн хөрөнгө мөнгө гаргаж барьсан 226.9 км үргэлжлэх Зүүн Баян ханги чиглэлийн төмөр замыг жил хүрэхгүй хугацаанд бариад за аль хэдийнэ ашиглалтад оруулж чадбайгаа юм а. Төр өмчөө өвчлөх, за аль эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх бодлого арга хэмжээг нэн даруй авахгүй бол усын төсвөөс гадна хэдийн их 80 төгрөгөөр яригдах орлого алдагдал өр энэ салбарт яригдж байна. 2024 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 67 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм. За эдгээрийн нийт орлого нь 25.9 их 80 төгрөг. За бараг усын төсвөтэй дүйцхүүц хэмжээний орлоготой байгаа юм а. Харин зарлага нь 18.2 их 80 төгрөг. Энэ дундаас олсон цэвэр ашиг нь 5.7 их 80 төгрөгт хүрчээ. Харин нийт үр төлбөр нь 22.8 их 80 төгрөгөөр хэмжигдэж байгаа юм а. 2024 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 67 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна. За эдгээрийн нийт орлого нь 25.9 их 80 төгрөг. За бараг усын төсвөтэй дүйцхүүц хэмжээний орлоготой гэсэн үг. Харин зарлага нь 18.2 их 80 төгрөг. Энэ дундаас олсон цэвэр ашиг нь 5.7 их 80 төгрөг байгаа юм а. Харин нийт үр төлбөр нь 22.8 их 80 төгрөгөөр хэмжигдэж байна. За энэ бол том компаниудын жишээ. Багш эмчнэрийн цалин нэмэхийн тулд засгийн газар сайд нарынхаа багцаас за 10% төсвийг тавсан. За гэхдээ гэрлэх хэслийн ордон залуучууд хөгжлийн төв нэртэй газрууд орон нутгийн төсвөөс татаас авсаар байгаа нь төсвийн зарлагыг улам нэмэгдүүлсээр байна. За Чойжин музейн урд байрлах гэрлэх хэслийн ордноос гадна Баянгол дүрэгт гэр бүлийн яслын ордон бий. За энэ газар өнгөрсөн жил нийт үйл ажиллагааны орлогоос 391.7 сая төгрөгийг олсон ч за үүнээсээ давсан буюу 427.6 сая төгрөгийн зардлыг гаргажээ. За өөрөөр хэлэх юм бол 35.9 сая төгрөгийн алдагдлаа ажилласан байна. Олсон орлого гэд байгаа 391.7 сая төгрөгөөс 63 сая төгрөг нь төсөвт байгууллагын өөрийн орлого нь. Харин дийлэнх нь буюу 307 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс сагуужжээ. За гэтэл энд 13 хүн ажилладаг. Тэд нарт жилд 267 сая төгрөгийн цалин хөөслийн нэмэгдэл өгдөг. За энд нэг ажилтан дунджаар 20 сая төгрөгийн цалин авдаг. За эргээд өгдөг өгөөж нь 6.4 сая төгрөгөл болж байгаа юм а. За үүний дараа дөрвүүдийн спорт төвүүд тухайлах юм бол хаан уул дүүрэгт усан спорт сургалтын төв гэх газар бий. За энэ байгууллагын жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. Энэ орлогын дийлэнх буюу 953 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт байна. Харин төсөвт байгууллагын өөрсдийн орлого нь 166 сая төгрөг. Өөрөөр хэлэх юм бол нийт 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй энэ усан спорт сургалтын төвд ажилладаг 32 хүн нийлээд ердөө жилд 166 сая төгрөгийн орлогыг олдог гэсэн үг юм а.
а. За гэтэл энэ төсвийн урсгал зардал нь 1.1 тэрбум төгрөг. За мөн Чингэлээ дүүрэгт хайрхан хөгжлийн төв нэртэй газар бий. Энэ төвд 48 хүн ажилладаг. За эдгээр 48 хүн нийлээд 178 сая төгрөгийн орлогыг олжээ. За харин эргээд гаргасан зарлага нь 2.3 тэрбум төгрөг. Харин орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа юм. За ганц жилийнхээ байр ашиглалтын мөнгийг ч олж чадаагүй энэ төвд ажиллаж байгаа 48 хүнд 1 тэрбум төгрөгийн цалингийн зардлыг тусгасан байна. За өөрөөр хэлэх юм бол нэг ажилтнанд жилд 21 сая төгрөгийн цалин төсөөлж байхад за энэ ажилтны олдог жилийн ашиг нь 3 сая төгрөг байгаа юм а. За ийм ашигтай ажилдаг энэ хөгжлийн төвийн урсгал зардал нь 2.3 тэрбум төгрөг. Тог цахилгаан дулааны зардал 196 сая төгрөг. Бичиг хэрэг шатхууны зэрэг зардалт нь 80 сая төгрөгийг өгдөг. Ингээд том жижиг гэлтгүй ашигт ажиллагааг нь сайжруулж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр наад зах нь хиндэж хэрэггүй байр орон сууцыг дулаацуулах гэж мөнгө зарлах цаар ахнэ.